Бага ангийн багшийг дэмжих төслийн уралдаан. Сайн байцгаана уу? Бага ангийн багшийг дэмжих төслийн уралдааны оролцогч Дорнод аймгийн Халхгой сумын ерхий боловсролын сургуулийн бага боловсролын багш Оч Гэрлэн. Би 2021 онд Дорнод их сургуулийн бага ангийн багш мэргэжлэр төгссөн Дорнод аймгийн Хэвлэн сумын харьяа 2021 оноос хойш одоо хүртэл тасралтгүй 4 хичээлдээ Дорнод аймгийн Халхгой сумын ерхий боловсролын сургууль бага боловсролын багшаар ажиллаж байна. Бага ангийн багш Оч Гэрлэн 2022-оос 2023 оны хичээлийн жилд тоглоомгоос суралцсан төслийн тоо тоолдог болон хариуцсан хичээллүүлж тоглоомын аргуудыг туршин хэрэгжүүлсэн бөгөөд өөрийн заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэхээс гадна сургалтын эргэлтүүний нөөцийг нэмэгдүүлэн ажилласан. Мөн 2023-аас 2024 оны хичээлийн жилд хүн болох багасаа авиас төслийн оюун ухаан ой тогтоолтог болон сурагчдын нас сэтгэхүйн онцлог тохируулан зохион байгуулж алслагдсан бүс нутгийн сурагчдын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан ажилласан. СУ багш солилцоо 2022 төсөл хөтөлбөрт 2 сарын хугацаанд онлайн туршлага солилцож, хол ойрхил цагаас үл хамааран хамтаа хөгжиж, төслийн багт орж хамтран ажиллаж, Монгол болон Солонгос сурагчдын дунд зайн сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Үргэлжлүүлэн 2023 оны 7 дугаар сард ёс заншил бидний бахархал бүгд найрамдах Солонгос улсын Сэжин хотын Додон баг сургууль болон Дорнод аймгийн Халхгой сумын ерхий боловсролын сургуулийн багш нарын туршлага солилцох уулзалтанд оролцож Солонгос сурагчдад Монголын уламжлалт баяр 93 наадам хичээлийг зохион байгуулж өөрийн арга зүй хичээл заах ур чадвараа дээшлүүлсэн байна. Мөн цар тахлын үе болон гамшигын бэлэн байдлын үеүүдэд ангийн сурагчдыг Voice хаягаар нэвтрэн оруулж, Google Classroom-д ангийн цахим хаягийг нээж сурагч нэг бүрийг элсүүлэн оруулж, Google Meet, Google Chat, PowerPoint, Word Wall, Educate+, QRM програмуудыг ашиглан цахим хичээлийн цамд бүрдүүлж зайн сургалтыг зохион байгуулсан. Заах аргаж багш Оч Гэрлэн 2021 онд анхны 1-р ангид даан авч ажилласан бөгөөд даасан ангийн суралцагчид нь дэвшин суралцаар өдгөө 4-р ангид элсэн суралцаар байна. Сургалт хүмүүжлийн ажлаа шав нарынхаа хүсэл хэрэгцээнд нийцүүлэн явуулдаг төдийгүй сурагчдын авиас чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг бөгөөд сурагчдын хэрэгцээнд тулгуурлан олон сонирхолтой ажлыг туршин хэрэгжүүлсэн байна. Даасан ангийн сурагчид аймаг, сум, сургуулиас зохион явуулсан тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцдог бөгөөд гаргасан томоохон амжилтуудаас дурдвал жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сургуулийн намрын спортын наадамд анги хамт олноороо 3 жил дараалсан тэргүүн байна. 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн авиасаар жигүүрсэн хүүхэд нас урлагийн наадамд анги хамт олноороо тэргүүн байна. Сургуулийн уран жиргэн наадамд анги хамт олноороо идэвхтэй оролцож, аймгийн уран жиргэн наадамд 2 удаа ангийн сурагчдыг бэлтгэн оролцуулсан бөгөөд хүн болох багасаа төсөл хөтөлбөрт ангийн сурагчдын 75% нь хамрагдаж, өөрсдийн авиас бэлгээ хөгжүүлэн суралцж байна. Бага ангийн багш Оч Гэрлэн эцэг асран хамгаалагчтай хамтран ажиллаж, нийгмийн идэвх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцдог бөгөөд сургууль болон аймаг бүсийн хэмжээнд сайн туршлагаа тогтмол түгээн дэлгэрүүлж сургуулийн хөгжлийн бүлгийн багийн ахлагчаар 2 дахь жилдээ ажиллаж байгаагаас гадна 2024-өөс 2025 оны хичээлийн жилд сургуулийн ёс зүйн зөвлөлийн гишүүн, хүүхэд хамгааллын багийн гишүүн мөн хийсэн бүтээсэн ажлынхаа үр дүн хүндлүүлэн 2024 онд шилдэг багш 2024 онд оны тэргүүний багшаар шалгарч байсан. Залуу багшийн хувьд бусдаас суралцаж өөрийгөө тогтмол хөгжүүл, өөрийн сурсан мэдсэн зүйлээ бусдад хуваалцан хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө бичээнгүйлэн ажиллах